Би ингээд чамд зориулаад шүлэг би шүлэг бичдэг хгүй юу? Шүлэг бичдэг, зохиодог, уншдаг. Тэгээд чамд зориулж шүлэг бичсэн. Тэгээд бас энэ нь ингээд үргэлжлээд дахиад яг танилцсны дараах шүлэг гэж гарна. Энэ болохоор танилцахын өмнөх шүлэг. Учрал өрөөлөөр танилцаж байгаа Увс аймгийн Ховд сумын найз чамдаа Ингэрийн салхи шиг уужуу сэтгэлтэй, эртний танил мэд, дотн мэдрэмжтэй, алсад байсан ч зүрхэнд ойрхон, анд нөхрийн сэтгэлтэй, гэгэн хүн, амьдралд гэрэл нэмэх, үнэт дурсамж, алс холын нутагдах, гэрэлт өдрүүд, хөх тэнгэр шиг сайхан инээдтэй, хөөрхөн царай, итгэл дүрэнгээтэй, хол газар суугаач, үл алсдах, ховдын сайхан чамда энэ хөө мөртүүдийг илгээвэ гэд бичээд ирсэн. Тэгээд хүндэтгсэн гэд миний нэр байгаа. За ингээд дурсгал алгаж байна. Баярлалаа. Тэгээд энэ сюрприз араараас үргэлжлэх болно. Энэ бол трейлер.